Тэгээд өнөөдөр болохоор нэг сэдвээр ярилцах гэсэн. Тэр нь болохоор хүн болгоны хамгийн дуртай сэдв болох техникэл анализийн талаар ярилцгийг шийдсэн. Тэгээд өнөөдөр би ямар сэдвийг ярих гэдэг байгаа хэрэг техникэл анализ заавалчгүй тийм төвхтэй байх албатай юу гэдэг сэдвээр асуултан дээр юу ярилцъя гэж бодсон. За тэгээд анхлан суралцж байгаа энэ Forex-ыг сурч эхэлж байгаа хүн бүхэн яг сурыг гэж бодож байгаа хүн болгон мэдээж нэг зүйлийг эрэлт гардаг тэр бол technical analysis. Бид бүхэн мэдж байгаа маш олон төрлийн technical analysis байгаа. Хэдэн 10,000 20-30 мянган technical analysis байгаа. Одоо хүн болго ярьдаг ч technical analysis болгон ажилдаг. Гэхдээ тэрийг ажиллуулж чаддаг хүн байна. Ажиллуулж чаддаггүй хүн байна гэж байна. Бидний нөгөө хамгийн анхны суралцдаг нөгөө support одоо resistance гэдэг ойлголт байдаг шүү дээ. Тэрийг ашиглаад амжилттай харьж чадж байгаа хүн байна. Гэтэл support resistance-ийг муулаад үдээсээ ажилдаггүй гэж боддог хүн байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр support resistance-ийг ашиглаад арилжах нь магадгүй таны хувьд л ажиллахгүй байна гэсэн санааг хэлж байгаа. Тэгэхээр нөгөө арга болгон ажиллана. Гэхдээ яг та тэр арга барилыг ажиллуулж чадж байна уу гэдэг нь л их чухал болчиход байгаа. Бас тэр арга барил үнэхээр танд тохирох арга барил мөн үү гэдэг л их чухал болчихж байгаа. За миний хувьд болохоор эхний 1 жил 6 сар болж байгаа. Яг техникэл анализ амар аш бүгдлөгөө л ингээл хаана ямар ингээл өндөр ашиг олдог техникэл анализ байна гэл тэрийг ингээл хайгаалгүй гэсэн. Техник анализ л хамгийн чухал гэж их боддог байсан. Тэгэл ингээд чартн дээр ингээл хитэн 100 хитэн 10 зураг зураал ингээл янз бүрийн индикатор хойлол ингээл сүлдө өөрөө ч чартаа ингээд ялангуяа эхний 1 жил бол ингээл чартаараад юу болоод байгааг ойлгохоо болтон тэгж олон зүйл холдог байсан. Одоо яадаг болсон бэхээр аль болох нөгөө чартаа их цэвэрхэн байлгахыг боддог болсон. За хүмүүс ингэж ярьдаг нөгөө naked chart гэж ярьдаг тийм naked chart. Naked chart гэдэг маань нөгөө олон янз бүрийн зураасгууд зөвхөн хідэн зураастай зөвхөн хідэн яг гол харж байгаа зүйлээ хараад зураад явнаа гэсэн санаа байгаа. Тэг өмнө нь бол ингээл 20-30 индикатор хүч тавьчихвал ингээл тэндээс талаад одоо нэг л юм хайгаад байгаа шүү дээ. Уралдын цэгэл хайгаад байгаа. Тэгж явдаг байсан бол одоо бол болох техникэл анализыг энгийн байлгая гэж боддог болсон. Яг харж байгаа нэг цөөхөн хідэн зураг зураал. За эндээс яг одоо яаж авах юм гэдгээл харцхад болчихж байгаа. За эндээс юу харагдаж байна гэхээр нөгөө хэд хэдэн чухал ойлголт гарч ирж байгаа. Яагаад ийм олон арга барил туршаад ингээд олон зүйл ингээд чартн дээр ингээд зураад байгаа нэг гол шалтгаан нь гэхээр хүн нөгөө яг юу хайгаад байгаагаа эсвэл юу харахаа сайн мэдэхгүй байгаа гэсэн үг. Юу харахаа сайн мэдэхгүй байна гэсэн үг. Яг үүндээ ингээд техник анализыг сайн бодох юм бол бид нэг зүйлийг л хайгаад байгаа шүү дээ. Entry. Орох газраа л хайгаад байгаа шүү дээ. Entry буюу оролтын цэгээл оролтын бүсээ. За оролт гэхээр заавалчгүй юу байх албагүй. Нэг цэг байх албагүй, үнийн нэг түвшин байх албагүй. Бас бүс байж болно. За энэс одоо юу гэдэг нь энэ үнээс энэ үнийн оронд би энэ бүс дотор оролтоо ингэж үрсэн маягаар орно гэдэг ч юм уу нэг тиймэрхүү оролтыг л хайгаад байгаа юм л яг техник анализын хамгийн цаад гол утга учир нэг үйл. За нэгдүгээрт яг юу хайгаад байгаагаа эсвэл юу харахаас сайн мэдэхгүй байна гэсэн үг байна. Тэгээд явандаа ингээд мэдээч ингээд
ямар нэгэн зүйлийг хүн эзэмшиг гэвэл тодорхой хугацааг зарцуулна. Судалгааны хугацааг зарцуулна. Ингэж явж явахдаа ингээд өөрийгөө ажиглаад анзаараад журнал хөтэлдэг ч юм уу. Би чинь нэг иймэрхүү юм хайгаад байгаа юм байна шүү дээ. Тэрийг мэдчихэх боломжтой гэсэн үг. Тэр болтол ингээл янз бүрийн туршилтууд бол явна. Ингэж явсаар хагаад би яг юу хараад байгаа юм бэ гэдгээ хүн ойлгож эхэлдэг гэж би миний туршлагаас харагдаад байгаа. Тэгэхээр түрүүний 2-р чухал санаа болохоор тухайн арга барил яг танд тохирч байна уу? Та тэр арга барилаар энэ өндөр магадaltaгаар өндөр магадлалтайгаар маркетинг хөдөлгөөнийг таамаглаж чадж байна уу? Хөдөлгөөнийг таамаглаж чадж байна уу? За бид нар мэдчихэж байгаа 100% л гэж байхгүй гэдгийг бүгд мэдчихэж байгаа. За нэг 60-аас 70% та ядч нэг эрсдэл ашигын хэмжээ нэг 1/2, 1/3-тай та харж чачаавал энэ үнэхээр өндөр магадлалтай. Та өндөр магадлалтайгаар та маркетинг хөдөлгөөнийг харж чадж байна гэсэн үг. Одоо нэг RR дээр хүн болгон тий ярьдаг штэ. RR нь магадгүй нэгийг харьцах нь 5-тай барьж чаддаг хүн байлаа гэж бүгдээрээ бодоход за магадгүй win rate те хожлын хувь те 10-аас энэ хүн баг 4-ийг авч ирсэн ч ашигтай гараад иччих гэсэн үг. За энэ хүн хэрэг 4 арилжаанд ялвал яах юм? 20% шиг. Алдагдал хүлээвэл яах юм? 6% алдагдал. 14% шиг. Ингээд гараад ирчих болчих. Гэхдээ энэ дээр бас нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. RR өндөрсөх тусам бас яах вэ гэхээр тухайн типийг авах магадлалаас дагаад багасдаг гэдэг бид нар сайн мэддэг шүү дээ. Нэгийг харьцан 5R гэдэг бол маш өндөр тас тооцогдно. Яг 10 авдаг амар хүмүүс байгаа. Гэхдээ тэр хүмүүс тэгж авахын тулд тодорхой хэмжээний олон удаа эсэлийг зохиолж байгаа гэдэг бас бид нар ойлгох хэрэгтэй байна. 4 удаа нэгийг харьцан 5-тай RR-ыг барьж авахын тулд энэ хүн ойролцоогоор 6 удаа алдаж байна л гэсэн санааг энд ярьж байгаа. За тэгээд түрүүн бид нар ярьсан маа нөгөө юу хайгаад байгаагаа эсвэл юу харахаа мэдэхгүй байна гэдэг. Хэрвээ та үнэхээр юу харж юу хайж байгааг мэдчих юм бол яах вэ гэхээр өөрийнхөө техникэл анализыг аль болох энгийн болгох гэж би зөвлөнө. Энгийн болгох хэрэгтэй. Гэхдээ мэдээч энгийн болгоно гэдэг чинь нөгөө ямар нэгэн зүйлд сэтгэл хөдлөлөөр ч юм уу тийм юмдээ гүйхэн ч юм уу тийм одоо юу юмдээ урилдаж харна гэсэн үг биш шүү дээ. Тодорхой хэмжээний өөрийнхөө цаг хугацааг зориулаад яг юу харж байгаагаа мэдээд тэрийг ойлгосны үндсэн дээр аль болох энгийн болгоорой гэдэг санааг би хэлээд байгаа. За жишээ нь би бол алтан дээр энэ дөрвөн зүйлийг л яг чухалчилж хардаг. За том цаг болон яг миний өдөрт харж байгаа тэр цагийн зуралтны хоорондын хамаарал хоорондоо таарч байна. Өөрөөр хэлбэл том трендээр яг дагаж чадж байна гэдгийг харж байгаа. За яг миний харж байгаа point of interest дээр очиод за point of interest гэдэг маань юу гэсэн үг? Сонирхлын бүс гэсэн үг. Миний сонирхлын бүс дээр очиод яг сонирхож байгаа тэр бүс дээр очиод ямар хариу үйлдэл үзүүлж байна гэдэг хараа. Яг миний бодсны дагуу хариу үйлдэл үзүүлж байна уу? За тэгээд арилжааны идэвхийг харна. Арилжааны идэвх яг ингээд volume буюу ингээд хөдөлгөөн яг ингээд орж ирэх гээд байна уу? Яах гээд байна? Миний бодож байгаа чиглэл рүү явах гээд байна уу? За тэгээд сүүлд нь явах хөвөл оролтын яг баталгаа аваад тэгээд орно гэдэг. За энэ дөрөв ингээд бүртчих юм бол би ингээд чеклист хийдэг. Энэ дөрөв ингээд батлагдчих юм бол энэ бол нэлээд өндөр магадлалтай одоо нэг A setup гэж хүмүүс хэлдэгтэй. A setup байхаар байна гэж дүгнэдэг. Тэгэхээр нөгөө энэ дээр юу ярих гэдэг вэ гэхээр technical
яг миний одоо саяных шиг ингээд энэ дөрвөн зүйл юм шиг харагдаад байгаа мөртлөө энэ хойно нь болохоор би мэдээж хэд хэдэн зүйлийг давхар харж байгаа. Ингээ харагдаж байгаа юм шиг боловч бас давхар хэд хэдэн зүйлийг шалгаж үзэж байгаа гэсэн санааг хэлэх гээд байна. Нэг Эйнштейны нэг үг байдаг шүү дээ. Эйнштейн нөгөө та хэрвээ үнэхээр ямар нэгэн зүйлийг ойлгосон бол тэрийгэ 5 настай хүүхэд ч юм уу 10 настай хүүхдэд нөгөө маш энгийнээр тайлбарч чадчих хэвээр. Хэрвээ та тэрийгэ тайлбарч чадахгүй байх бол та тэрийг ямар нэгэн сэдвийг ойлгоогүй байна гэсэн үг гээд хэлдэг. Одоо жишээ нь бүгдээрээ саяны юм дээр ярилцъя. Түүний technical analysis дээр яг юу харах гээд байгаа юм бэ гэхээр technical analysis. Technical analysis дээр яг юу хараад байгаа юм бэ гэдэг зүгээр товчхон бүгдээрээ бодоод үзэх юм бол. За нэгдүгüүрт би daily bias тодорхой харахыг хичээдэг. За daily bias гэдэг маань өдрийн чиглэл гэсэн үг. За энэ өдрийн нөгөө day trade гэдэг учраас өдрийн чиглэл миний хувьд их чухал болчихж байна. За яг өнөөдрийн чиглэл хаашаа байна вэ? Ханш дээшээ өсөх гээд байна уу эсвэл доошоо унах гээд байна уу гэдгийг их чухалчилж харж байгаа. За тэрийг болохоор тэр нөгөө higher time frame гэдэг зүйл яг үндсэн тренд гэсэн үг л дээ. Үндсэн трендээр 4 цагаар хараад нэмэх нь яг өдрийн оролтын зуралтай болохоор 15 минутын дээр хольж хийдэг ч юм уу. Яг заавалч 15 минут байх албагүй л дээ. Ингээд 1 цаг 30 минут айлж байсан болно. Тэгээ харчих гэсэн үг. За нэгдүгüүрт өдрийн чиглэлээ би чухалчлаад харчиж байгаа. За дараа нь юу чухалчилж харж байгаа юм гэхээр point of interest. За яг миний сонирхсан бүс. Тэгээ сонирхсан бүс гэдэг нь товчхондоо юу хэлж ийм гэхээр за үн өсч явж байгаад ингээд унаад яг энэ хавцаа ирээд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлнэ гэд би хүлээж харж байгаа гэсэн үг. За эндээс унах юм уу, өсөх юм уу гэдгийг яг үнийн бүс дээрээ ямар хариу үйлдэл үзүүлэх гэдгийг харах гэдэг нь гэсэн үг. Унах гэдэг нь өсөх гэдэг нь яг миний бодож байгаа төлөвлөөний дагуу явах гэдэг нь гэдгийг харах гэдэг нь л гэсэн үг. За point of interest. Энэ одоо бидний мэддэг fair value gap байж болно. The key level-ууд байж болно. За хоёрдугаарт энийг арчих. За гуравдугаарт мэдээж хамгийн чухал зүйл гэвэл яг миний тэр сонирхсан бүсдэр үн очингуудаа ямар нэг арилжааны хэмжээ ихсэж байна үү те одоо орж иж байгаа авах зарах захиалгын хэмжээ ихсэж байна уу гэдэг ч юм уу тэрийг чухалчилж хардаг. За footprint гэдээ бид нар мэднэ нөгөө лааны ард байгаа худалдан авч зарж байгаа хүмүүсээ нөгөө тоог ингээд хөдөлгөөнийг арилжуулж хардаг тийм анализ гэдэг footprint харж болно. Тэгээ volume indicator харж болно. Энэ дээр бүр зүгээр энгийн индикаторын divergence хардаг ч хүмүүс байна. За бас candle буюу ла хардаг ч хүмүүс байна. Одоо яг ингээд тэр юу гэдэг нь сонирхсан бүчдээр очиод үн ингээд дээшээ яг өсөх тийм хэмжээний худалдан авалт тийм арилжааны хэмжээ орж иж гэнэ гэдгийг л шалгах гэдэг. За дараа мэдээж хамгийн чухал зүйл юу гэхээр entry. За entry дээр лаан баталгаа харна. За QM гэсэн бол QM-аас чухалж харна. Гэх мэтчлэн энэ дөрвөн зүйлийг хардгаа л гэсэн үг. Өмнө нь болохоор ингээд яг юу хараад байгаа юм, юу хайгаад байгаа мэдтгүй байсан гэл. Замбраагүй олон юм ингээл индикатор өрөөл ингээл энд янз бүрийн зураг зураал. Баах юм ингээл зурж харж
Тэгээ тэндээс айл ингээл нэг энтрийг харах гээд байгаа ч тий. Тэгж хардаг гэсэн бол одоо бол нөгөө юу хараад байгаагаа мэдээд байгаа учраас 20 30 зүйл ингээд жагсаагаал ингээд хардаг байсан бол тэр нь ингээд багасаал яг миний хувьд чухал юу юм бэ гэдгийг олоод харчиж байгаа. За би яг энэ дөрвөн зүйлийг л хараад байгаа юм байна. За өдрийн чиглэлийг харж байгаа юм байна. За үн тэгээд яг миний харж байгаа сонирхсон бүсдэр ирээд ямар хариу реакшн буюу хариу үйлдэл үзүүлж байгааг харах юм байна. Миний бодож байгаа бүсээс ойх нь уу, унах нь уу гэдгийг харж байгаа юм байна. За тэгээд үнэхээр энэ ойлт бол яг жинхэнэ юм уу те үнэхээр бодиттой ойлт өсөх хөдөлгөөн үнэхээр бодиттой мөн гэдгийг энд волюмаар тэгээ өсгөл футпринтээр order flow гэж үгээр гэдэг. Order flow-оор бас хүмүүс хардаг. Би бол илүү волюм индикатор тэг хараад явдаг байгаа. Футпринт бол нэг хардаггүй. Тий одоо тэгэл entry entry-г яг ингэж хараад орчиж. Өмнө нь болохоор би техник анализ чухал гэж бодоод байсан. Гэтэ техник анализ бол дангаар бол яг надад хэрэгтэй entry хийх мэдээллийг өгч байгаа юм байна гэдгийг ойлгосон. Одоо бүгдээрээ бодъё л да англи хэл сурахтаа бид нар яа дээ? Англи хэл сурахтаа бид нар гэл баахан дүрм үздэг шүү дээ. 26 дүрм гээл. Баахан үг сураал. Тэг яг ингээд эхлээд ингээд баахан юм ингээд сураал яваад идэг. Тэг сүүлд нь ингээд бүх зүйлийг ингээд том зургаар ингээд дүрм үг мүгөө ингээд том зургаар харчих юм бол ингээд бичээд сонсоод ингээд сураад ингээд бүх зүйл ингээд эмх зэгцэнд ингээд орчих юм бол бид нар юу хийгээд байгаа вэ? Системтэйгээр харж эхэлдэг. Эхлээд бид нар нөгөө английн эхний дүрмээ үдчихэж ингээд тэгэх юм бол яг англи том зургаар нь бол харж чадахгүй. Тэгээ үг дүрм хоёр нийлээд яаж ихсээ бичих юм гэдэгч бид нар чадахгүй байгаа даа шүү дээ. Тийм болохоор мэдээж яг ингэж харах нь тодорхой хэмжээний хугацаа, судалгаа, цаг хүч хөдөлмөр орноо гэдэг санааг хэлж байгаа. За тэгээд бүрслийг хийсэн байдаг те бүрслээ. Би нөгөө 100000 хөшгөлөлт 100000 төрлийн хөшгөлөлт мэддэг хүнээс бол би яахгүй. Би нэг хөшгөлөлтөд 100000 давтсан хүнээс бол айнаа гэж хэлсэн байдаг. Энэ үгний цаана харилцаатай холбож хэлэхэд юу байгаа вэ гэхээр нэг арга барилал төгс эзэмших нь илүү чухлаа гэдэг санааг хэлэх гээд байгаа. Тэгэхгүй бол хэтэрхий олон арга барил хөөгөөд хэтэрхий олон арга барил ингээд барьж тавиад байх юм бол та тэр нөгөө 100000 төрлийн хөшгөлөлт хийдэг хүнтэй яг адилхан болчихж байгаа гэдэг санааг хэлчихэж байгаа. 100000 төрлийн хөшгөлөлт хийх нь чухал уу эсвэл нийгэм ихээ яг ингээд төгсөх нь чухал уу гэхээр миний хувьд бол нийгэм ихээ яг төгсөж чаддаг нэг арга барилаа төгсөж чаддаг байх нь чухал. Мэдээж таны тэр маркетинг 70-80% ч юм уу 40-50% магадaltaй харж байгаа арга барил дээр та суйрлна. За юу гэдэг нь ICT гэдэг ч юм уу. ICT дээр мэдээж суйрлж болно. Энэ бол таны яг гол арга зүй. Хамгийн чухал арга зүй гэсэн үг. За тэн дээр өөр юу гэдэг нь support resistance. За тэгэлээ. The candle гэдэг ч юм уу, lag гэдэг ч юм уу тус өөр зүйлийг нэмэлтээр авчиж болно. Гэхдээ хамгийн гол ойлгох ёстой зүйл ихэр ICT бол таны хамгийн чухал арга барил гэдэг та хүлээн шүрч хэрэгтэй. Тэгэх юм бол амар болчихдээ. Тэг хичнээн одоо юу гэдэг нь лоос авч ирсэн ч юу ч болж ирсэн ч гэсэн арга барилтай л үнчээр бусад арга барилаас юуг нь авах хэрэгтэй гэвэл нөгөө өөрийнхөө сул талыг нөхөх зүгээр нэмэлт баталгаануудыг л нэмээд явчих болно гэсэн санааг хэлж байгаа. Яг нөгөө түрүүний зүйл дээр хэлэхэд би нэг ашигтай арга барилын хоноос л яваад гэсэн. Тэр хүн тэдэн мянган доллар хийж, энэ хүн хэдэн мянган доллар хийж гэл тэрийг за энэ хүний арга барилыг сурчих юм бол алах юм байна да гэж боддог байсан. Гэхдээ үгүй байна гэдэг болгосон. Нэгдүгээр хамгийн чухал яг түрүүний ярьсан зүйлээс юу гэхээр тэр хүн тэр арга барилыг ажилуулад тэр арга барил нь өөрт нь зохицоод ашиглаж чадаад байна гэсэн үг. Энийг сайн ойлгох хэрэгтэй. Гэхдээ
тэр хүний арга барилаа суралцах гэсэн үг биш. Тэгвэл тэр хүний маркетыг харж байгаа үнцгийг нь юу юм бэ? Яг миний энэ харж байгаа ICT дээр би өөрийнхөө сул талыг нөхөхөд энийг ашиглаж болох уу гэдэг үнцгээр судалгаа хийвэл зүгээр. Тэгэхгүй ингээд ICT судлаа явж ирсэн ингээд за энэ ICT худлаа маань ингээд уулын ICT та ингээд одоо хэдэн 10 арга барил туршид ингээд олцсон байгаа шүү дээ. Одоо ингээд за энэ л миний хувьд болохоор ингээд маркетинг 40-50% барих хамгийн өндөр магадлалтай арга барил юм наа. Ингээд энэ арга барилаа ингээд туршаад явжээд л за одоо өөр нэг гоё арга барил гараад ирлээ. За smart money concept ч юм уу тэг гараад ирлээ. За тэргүүл арилжий гэл тийшээгээ шуурал тэгснэ баахан ингээд 3-аас 6 сар жил тарцуулсан хугацаагаа шууд ингээд хайчиж байгаа байхгүй хогоос хог шиг хайчиж байгаа. Тэнгүүтээ support resistance, smart money concepts гээл candle range theory гээл шал өөр судлаа авчиж байгаа. Тэгэхээр чи энэ нөгөө хайрын цаг хугацаа болчихж байна. Нэгдүгээрт. Хоёрдугаар нөгөө арга барилаа тогтоох гэдэг зүйл байхгүй болчихж байгаа. Арга барилаа тогтоож урт хугацаанд ажиллаж ажил тэндээс ашиг шимийн хөтөн шүтээ түүнээс биш 10,000 тэр нэг гоё хүчтэй өшгөлтөг хүн байна. Тэр хүний арга барилыг сул энэ өшгөл худлаа маань гэж тэгээ явуудах юм бол дахиад цаг хугацаа алдчихж байгаа. Энд чинь тэгээд нэг юм тойрог болчихж байгаа. Ийм тойр, дуусахгүй тойрог. Ингээл энэ тойрог дотор гүгээл гэдэг. Иймэрхүү зүйл болчихж байгаа. Гэхдээ арга барил ихний нэг яг өөр тохирдог арга барилыг олохын тулд бол туршихын зөв, туршаад олцсон байгаа бол аль болох битгий өөрчлөөрэй гэдэг утгаар хэлэх гээд байгаа. Яг тэр үндсэн арга барилаа барайл бус хүнээс болохоор яг өөрийнх нь дутуу байгаа талыг нөхчж болно. Нөхч болохоор зүйл юу вэ? Тэрийг харчвал зүгээр гэсэн санааг хэлж байгаа. Магадгүй таны бүгд энтри байлаа гэж бодъё л доо. Та магадгүй бүр 15 минутанд энтри хийдэг байлаа гэж бодъё. Гэтэл 15 минутын энтри танд нэг л болж өгөхгүй байна. Тэгсэн чинь та QM сурлаа. QM сурсан чинь та 1 3 5 минутын энтри хийж болно шүү дээ. Гэхдээ би QM сурлаа гэдээ би ICT-г хаянаа гэсэн үг биш. QM зүгээр л оролтоо сайжруулахад нэмэлт баталгаа болгож авч яана л гэсэн үг. QM дотроо л биш ICT дотроо л QM-ыг нэмнэ гэсэн үг. QM гэдэг бид нар мэдж байгаа. Quasimodo гэдэг паттерн гэдэг чинь reversal дээр орж ирдэг. Үнийн эргэлтэн дээр орж ирдэг. Тэгээ эндээс ингээл очиж байгаа. За зарим хүмүүс нэг мөр толгой мөр гэд ярьдаг ийм зүйл байна. За тэгвэл арга барил гэд биднийг ашигтай болохгүй маань гэдэг ойлгочихж байгаа. Тэгвэл том зургаараа юу? Өөрийн гэсэн стратегийг бий болгох хэрэгтэй байна гэдгийг ойлгочихж байгаа. Стратеги чухал юм байна. Таны дээр ашигтай гэж хараад байгаа арга барилыг тэр хүн яаж ажиллаж ийн гэдэг бас их чухал байгаа. Тэр хүн яаж ажиллаж байна гэдэг. За бид нар мэдэн штэ нөгөө арилжаанд 3 зүйл чухал байдаг гэд. За нэгдүгээр technical analysis мэдээж technical analysis чухал. За мэдээж technical analysis дээр фундаментал суур мэдээний анализ бас чухал. Analysis. За мэдээж market sentiment-ийг харна. Sentiment. За жишээ фундаментал анализыг болохоор би нэг technical analysis дээр нэг за нэмээд нэг гэдээ харах юм бол technical analysis дээр бол нэг анализ дээр нэг 10-20% нэмэлт баталгаа болгоод гардаг ч юм уу. Мэдээнүүдийг харна. Гэхдээ мэдээнүүдийг нэг тэгж амарч чухалчлахгүй. За алтан дээр альцдаг хүмүүсийн хувьд л геополитик мэдээ чухал байдаг. Гэхдээ миний хувьд л нэг тийм амарч чухалчлах болоод байгаа сүүл үед. Мэдээж эдийн засгийн мэдээнүүд чухал одоо холбооны нөөцийн банкны бодлогын хүү, ажилгүйдлийн инфляц гэдэг ч юм уу. Одоо тийм мэдээ гарах үед би бол харилцаанд орохгүй зүгээр мэдээний дараа хаашаа хөдөлж байна гэдгийг л илүү чухалж хардаг. Тэгээд бас market sentiment гэдэг. Market sentiment гэдэг маань юу вэ гэхээр яг зах зээл тухайн тэр мэдээнд ч юм уу тухайн үйл явдалд ямар хариу үйлдэл явуулж байна гэдгийг харахыг хэлж байгаа. Хариу үйлдэл үзүүлж байна гэдгийг хүмүүс оролцогчид ямар хариу үйлдэл үзүүлж байна гэдгийг харахыг хэлж байгаа. За жишээ нь market sentiment-ийн жишээ авъя. Би ингээд өмнө жил ингээд бодлогын пүүх гараад ингээд суур анализаас нэлээд сурч ирсэн. Тэгээд ингээд харж байгууд бодлогын хүүгийн ингээд гарч байгаа хувийг ингээд DXY буюу нөгөө долларын индекстэй уяад бодонгууд алт бол нь унахаар байгаа.
алтыг би унна гэд төсөөлсөн сууж ирсэн. Тэгсэн чинь алт дээшээгээ өсөө явцсан. Яагаад тэгэхээр зах зээл дээр оролцож байгаа оролцогчид төв банкнаас өөр байр суурьтай байна гэсэн. Америкийн төв банкнаас. Тийм учраас алт өсөө явчихж байгаа. Тэгэхээр яг энэний цаана яг юу болчихвоо гэд харсан чинь Хятадын ардын банк маш их хэмжээгээр алтыг худалдаж авч ирсэн. Тэр Хятадын ардын банк тэр Америкийн бодлогын хүү нэг тийм амар чухал биш байсан. Хятад залуучууд илүү нөгөө байр худалдаж авахаас илүү алтан дэх хөрөнгө оруулж ирсэн. Энтэй холбоотойгоор Хятадын ардын банк маш их хэмжээгээр алтыг худалдаж авч ирсэн. Тэгэл эсрэгээр ингээд алтыг шүтсэн. Хүү эн чи одоо юу болчихоо? Яач вэ гэдэг. Бол нөгөө фундаментал анализаараа ботхоор алт унах ёстой байгаад байдаг. Гэтэл алт эсрэгээр дэш шүшээвсэн. Гэхдээ энүүгээр би фундаментал анализ бол худлаа биш гэж хэлж байгаа. Зөвхөн фундаментал анализыг мэдчих нь чухал. Бас тэр нь маркет сентимент их чухал шүү гэдгийг хэлж байгаамаа. За тэг хүмүүс хэлдэг шүү дээ. Энэ бол 33% гэж техникэл анализ мэдээж дараа сэтгэл зүй орж ирнэ. Тэгээд psychology орж ирнэ 33%. За сэтгэл зүй дотор юу ороод явах вэ гэхээр таны рүүл буюу дүрмүүд ороод явна. Тэгээд дүрм дотор чинь ингээл нөгөө план өдрийн хэдэн оролт хийх вэ гэд бүгд ороод очно. Өдөрт хэдэн хувийг одоо чинь рисклэх вэ гэж бүгд ороод очно. Өдөрт 1% рисклэх юм уу? 5% рисклэх юм уу? Гэх мэт зүйлс ороо явчихна. За тэгээд хойноос нь мэдээж мөнгөний менежмент. За мөнгөний менежмент гэдэг нь одоо 1%-аар орохоос гадна маш олон зүйлийг дотор багтаадаг байгаа. Нөгөө олон дансны арга ашиглах юм уу? $100 10% авч орох юм уу? $1000 $100-оор 100-аар 10% авч орох юм уу? Ашгаа яах юм? Тэг ашгаасаад хуримтлал үүсгэх юм гэх мэт маш олон зүйлсийг дотор багтаадаг байгаа. Гэх мэтчлэн энэ чухал зүйлсүүд нэгдэж ашигтай харилцсан үүсгэх гэж хүмүүс ярьдаг. Би бол дээр нэмээд журналыг нэм. Журналыг чухал. За 1% гэдэг оруулчихтай. Гэхдээ журнал бол 1%-аас илүү л дээ яг ярих юм бол би бол ингэж л хүмүүс ханддаг. 30 журнал өдөр тутам хийж байгаа нөгөө журналаа нөгөө тэмдэглэх нь яагаад чухал юм гэхээр энэ бол таны өөртөө ч дүгнэлт болчихдог. Ревю буюу дүгнэлт болчихдог. Мөн таны өөрийнхөө бүх зүйлийг сайжруулалт болчихдог. За бүгдээрээ бодолтой магадгүй та за нэг 50 арилж байлаа. 50 арилжаанаас хүнчин ингээд дүгнэлт хийгээ бодно шүү дээ. За жишээ нь техникэл анализ нэг л болохгүй байна. Миний entry нэг л буруу байгаад. Эсвэл би point of interest-тэй нэг л олж чадахгүй байгаад. За энэ төрлийн видео эсвэл энэ төрлийн анализыг сайн хийж чаддаг хүнээс би асуух хэрэгтэй байна. За таны хийсэн 50 арилжаанаас ингээд сэтгэл зүйчин гараад ир. За сэтгэл зүйдэр рискийн хувь нэг л болдоггүй. 0.25% арай багтаад 0.5%. За яг дундаж юм байна. За тэгвэл би ядаж 1 арилжаанд рисклэх хувь 0.25%-аас 0.5% болгочоо жоохон ашгаа нэмэгдүүлэх юм байна. Гэдэг ч юм уу. За тэгэхээр мөнгөний анализтэй мөнгөний менежмент бас нэг л болчихгүй байгаад. Нэг дансаар яваад нэг л болохгүй байгаад фанд дээр. За тэгвэл фанд дээр тэгвэл 2 данс аваад арилжаад үзье. Гэх мэтчлэн журналаар бид нар яадаг вэхээр сайжруулалтыг харах боломжтой болдог. Эндээ зөвхөн нэг зүйлийг хэлэхэд нөгөө хүн хийс арилж байгаа мартчихдаг. Маш хурдан мартчихдаг.
Би бол одоо өчтөрөөс тарилж байгаа. Тэгэл мартчихж байгаа юм баг. Тэгэхэд эсрэгээр 7 хоногийн сүүлээр ч юм уу 2-7 хоногтой ингээд өөрийнхөө хийсэн харилцаанд ингээд ерөнхийд нэг дүгнэлт харахтаа ингээд хараа санаж байгаа байхгүй. Би ч нэр нэг иймэрхүү энтри хийцэндээ. Энийг иймэрхүү оролт хийсэндээ. Энэ дээр нэг жоохон тиймэрхүү санагдаад байсан даа гэд. Тэгээ журналаас бид нар бас өөр юуг харж болох вэ гэхээр яг энэ дотор болохоор repetition буюу давталтуудыг харж болдог. Яг үр ашигтай давтагдаад одоо үр ашиг өгөөд байгаа тэр давтагдж байгаа зүйл юу вэ? Үр ашиг өгөхгүй тэр алдаа гаргаад байгаа зүйл юу вэ гэдгийг бид нар бас харж болдог. За тэгээд эдгээр бүх зүйлийг мэдээж ингээд харангууд бас ингээд сахилга бат гэдэг зүйл их чухал юм байна гэдэг ойлголт бас гараад ирчихнэ. Одоо энэ өөрийнхөө стратеги ажиглуулад ашигт хүрэхин тулд би сахилга баттайгаар явах хэрэгтэй байна гэдэг ойлголт бас гараад ирнэ. Гэх мэтчлэн би бол эдгээр дөрвөн зүйлийг чухал гэж боддог. Эдгээр дөрвөн зүйл нь хэлжээч стратеги гэдэг зүйл гарч ирж байгаа маа гэд. Ялангуяа журнал их бас чухал шүү дээ. Журнал бол муухан менторээс илүү таны алдаа оноо сайжруулах ёстой зүйл таны нэг статистик тоог гэд гаргаад өгчдөг. Түрүүс нэг хүн мартчихдаг болохоор та сүүлийн 100 оролж очиж ямар хойсонгууд танд хэлэх үг байхгүй болчихж байгаа. Таны алдааг хэлээд өгнө. Таны ажиллаж байгаа зүйлийг танд харуулад өгнө. За журнал дээр зөвхөн журнал хөтлөх дургүй хүмүүс бас байдаг. Илүү нөгөө практикаар юмыг сурдаг хүмүүс бас байдаг. Би бас тэр хүмүүсийг үүсгэхгүй. Гэхдээ тэгж нөгөө ингэж замбраагүй ингээд ямар ч хөтлөлтгүй явсан хүнээс бол би бол 3-6 сар журнал хөтлсөн бол хамаагүй хурдан явнаа гэж бол боддог. Тэгээд журнал хөтлөх нь болохоор маш олон талын үр дүнтэй байдаг гэж хардаг байгаа. Тийм юм та бүхэн видеон дээр хэлээд байгаа. Би нөгөө сэтгэлгээ талаас нь юу яриад байгаа. Арилжаа гэдэг зүйлийг юу яаж харах хэрэгтэй юм. Тэг өнөөдөр болохоор би ингээл ямар нөгөө юу сургалт хиймээ гэж ярихгүй байгаа. Та бүхэн энэ видеоноос яг өөрийнхөө өөртөө аваад хэрэгжилж болох зүйлийг л аваарай. Хэрэггүй зүйлийг хаяад яваарай. 100% миний үнэн зөв гэсэн үг бол биш шүү гэдгийг хэлмээр байгаа. Миний ярьж байгаа зүйл зарим хүнд ажиллаж болно, зарим хүнд ажиллахгүй ажиллаж болно. Зүгээр миний явж байгаа аяллаас та өөртөө хэрэгтэй зүйлийг л авчаарай. Тэгэх юм бол миний хувьд энэ видео хийж байгаа утга учир маань болчихж байгаамаа. За тэгээд ер нь ингээд бүгдээр ойлгочлоо шүү дээ. Техник анализ бол нэг тийм төвхтэй халбан байна. Хялбархан байж болох юм байна. Гэхдээ хялбархан гэдэг нь зүгээр нэг тийм хүмүүн хийнэ гэсэн үг биш. Тэр хялбархны цаана маш олон сарын туршилт, судалгаа тэдгээр зүйлийг төвхтэй байдлаар биш аль болох хялбарчуулсан маягаар бас ингэж хийж болох юм байна гэдгийг хэлж өгч байгаа. За тэгээд өөрийнхөө нөгөө энэ стратеги гэдэг зүйлийг гаргахдаа бид ч нэг хүн болгоны амьдрал өөр байгаа. Та яг нөгөө ажлын хажуугаар хийх юм уу? Эсвэл ирээдүйд ингээд эсвэл танд яг одоо нөгөө full time суугаад хийх боломж байгаа мó гэдгээс чинь хамаарат стратегиуд чинь өөр болчихж байгаа. Одоо шинэ өдөржингөө ажилладаг хүн ирэл яах юм зөвхөн Нью-Йорк дээр л суунштай. Нью-Йорк дээр өөрөнгөсөө стратеги гаргаж авна. Актаас арайч уян хатан байдлаар харах юм бол нөгөө уцаар ордог хүмүүс бас байдаг. Яг хүн бол уцаараа ороод бас амжилттай айлждгүй гэж харах юм бол миний эргэн тойронд байгаа хүмүүсийг хараа бас үгүй байгаа. Уцаар арилжиж чаддаг хүн байна. Уцаар арилжиж чаддаг. Уцны аппликейшнээр арилжиж чаддаг хүмүүсээс байдаг. Илүү төвлөж суух юм бол илүү ашигтай. Одоо чинь зарим хүмүүс машин дотор явж байхдаа ингээд жолоо явж байхдаа ингээд дармаар санацгаар дарцсан ингээд ятдаг ч юм уу те. Ямар ч төлөвлөгөө, ямар ч стратеги байхгүй. Ямар ч техникэл анализ авах зүтгэл хөдлөлөөр орчих тохиолдол их байдгаа гэд ярьж байгаа. Гэхдээ энэ бол зүгээр уцаар альчхан зүгээр
болдгоо гэсэн үг бол биш шүү. Тэр хүний хувьд ажиллаж бол зөв таны хувьд ажиллах уу гэдэг зүйлийг би ярих гэдэг. Тэгээ full time сууж байгаа хүнд бол нөгөө арилжааны боломжууд их гарч ирнэ. Өдөржингөө сууж байгаа учраас арилжааныг арилжах боломж илүү биш, арилжах цаг илүү их гарч ирнэ сууя тий. Түүнээс биш нөгөө тухайн харж байгаа хослууд нь бол арилжааны боломжууд хэр их вэ бид нар мэдэхгүй. Тэгэхээр яг нөгөө өөрийнхөө амьдралын хэм маягт зориулаад мөн ирээдүйд харж байгаа тэр зорилгодоо зориулаад нөгөө өөрийнхөө стратеги гаргаж авал илүү зүгээр юм болов уу гэдэг утгаар би хэлэх гээд байгаа. За тэгээд ер нь сүлдүүд ингээд анзаарагдаад байгаа зүйл юу гэхээр нөгөө бүх юм бол ингээд баланс буюу тэнцвэр дээр оршд юм байна гэдгийг хэлээд сайн ойлгоод байгаа. Тэнцвэр маш их чухал. За тэрний юу гэсэн үг вэ? Одоо хүмүүс ингээд ярьдаг ч тийм би зөвхөн скальп хийдэг, би зөвхөн day хийдэг. Би зөвхөн свинг арилжаа хийдэг гэж ярьдаг. Гэтэл day арилжаач хүн бас скальп хийж болно шүү дээ. Скальп хийдэг хүн day swing бас хийж болно шүү дээ. Тэгэхээр нөгөө юу ярих гэдэг нь илүү нэг уян хатан байвал зүгээр шүү гэдэг утгаар би хэлэх гээд байгаа. Тэгээ арга барилаа хамгийн сайн арга барил гэж юу гэхээр мэдээж таны хувьд ажилладаг арга барил гэсэн үг. Түүнээс биш их мөнгө олдог арга барил бол биш шүү. Тэр бос хүний тэр ажиллуулад чадж байгаа тэр яг одоо бүгд ойлгосон шүү дээ. Стратеги болгоод ажиллаж чадж байгаа тэр арга барил биш. Таны хувьд ажиллаад таны хувьд ашгаа өгж байгаа тэр л арга барил их чухал. Тэгээд нөгөө альваг бид нар яах ёстой вэ? Ань жоохон ингээд тэнцвэртэйгээр харуулах зүгээр юм байна гэж би сүлд хараад байгаа. Аль болох туйшралгүйгээр. Энэ зургаас бид нар юуг харж болж байгаа юм? Зөвхөн нэг тэнцвэрээр олон зүйлийг ингээд тэнцвүүлж болж байна. Энараа том чулуу, жижиг чулуугаар ингээд тэнцвүүлж байна. Одоо бид нар хэлдэг чинь баг чулуугаар их чулуу хөтлөгнө гэдэг нэг үг байдаг. Тэгж болж байна гэдгийг хэлэх гээд байгаа. Одоо нөгөө зарим хүмүүс жоохон туйшрах хандлагатай байдаг нэг ямар нэгэн зүйлийг ингээд харчингуудаа энэ л зөв гээд бодоод тэрэндээ туйшраад байдаг. Одоо шинэ нэг ийм хүмүүс байдаг гэл би ч зөвхөн тиймэрхүү маягийн юм л да ингээд зөвхөн нэг сизон дээр арилжаад байдаг. Тэгэх нь надад илүү амар байгаад байдаг. Гэтэл скальпер хүний хувьд бол энэ ч утгагүй байхгүй нэг сизон дээр арилжана гэдэг. Яг скальпер хүн чинь маш олон төрлийн олон арилж яаж байгаа 5-аас 10 ч юм уу те заримдаа 15. Тэр нь бол 4-өөс 5 гэдэг чинь намайг бодвол харьцангуй их арилж яаж байгаа. Тэгээ скальпер хот очиод би чи өдөрт нэг арилж явах юм бол ч утгагүй тэнэг зүйл болчихж байгаа байхгүй. Тэгээ скальп гэдэг маань одоо нэг цагийн цаг хураан дотор арилжж байгаа хүн те. Одоо энэ бол нэг өдрийн дотор арилжж байгаа. Свинг гэх юм бол за нэг хэдэн 7 хоногоос нэг сарын дотор арилжж байгаа хүн байгаа. Орлогуудаа барьдаг гэсэн санаа те. Тэг би өөрөө дээр ярьждаг гэж скальп дээр очиод чи ингэх хэвээр өдөрт чи нэг л авалт хийх хэвээр тэр шиг утгагүй зүйл байхгүй болчихж байгаа. Магадгүй хэдий нөгөө дээр ярьж чинь байсан ч гэсэн өдөртөө за юу гэдэг ингээл 5-аас 10 оролт хийдэг хүн байж болно шүү дээ. Тэгвэл юу гэж хэлэх гээд байна гэхээр нөгөө хил загварт битгий баригдаарай гэж хэлэх гээд байгаа. Яг энэ тэнцвэртэйгээр бүх зүйлийг харах гэж үзээрэй. Тэнцвэртэйгээр харахтаа гол нь таны хувьд яг юу ажиллаж байна гэдэг л хамгийн чухал. Танд өдөрт 4-5 оролт хийх нь үнэхээр ашигтай байна уу? За магадгүй 5-аас дээш 10 оролт хийнгүүт ашиггүй байгаад байна уу? Ерөнхийдөө бол хүний багтаамж бол нөгөө судлаач гэсэн мэт нөгөө өдөртөө макста дээдлэл нь 3% тийм ингээд бесттэй сайн шийдвэр гаргах чадвартай байдаг. 3-аас дээш болохоор хүний нөгөө потенциал нь ингээд буураад эхэлдэг. Потенциал буурсан нөгөө шийдвэр гаргалт муудаад эхэлдэг. Гээ ярьдаг. Гэхдээ энэ л болохоор нөгөө заавал ч 3 шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн үг биш шүү. Тэгэхээр энэ дээр туйширч болохгүй. Магадгүй таны хувьд 5 оролт хийдэг бол тэр нь л ашигтай байж болно шүү дээ. Гэхдээ 5-ыг өөртөө батлах хэрэгтэй. Яаж батлах юм? Журналаараа баталж болно. Дансны өсөлтөөрөө баталж болно. Тэгэхээр нөгөө альваад нэг жоохон уян хатан тэнцвэртэйгээр харах нь л хамгийн чухал нь бүх юм явж нөгөө тэнцвэр дээр л очиод байгаа юм л да. Гэдэг санааг хэлэх гэсэн юм аа.
За тэгээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Та бүхэн хэрэгтэй зүйл өгч чадсан байхаа гэж итгэж байна. Харилцаанд нь амжилт хүсье.